Сайн байцгаана уу ахын дүүсээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Дадлал дархлаа юм эрүүл мэндийн баярт мэдээний семинараар та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэндээ итгэл үнэмшил бидний эрүүл мэндийн амьдралд хэрхэн холбогддог талаар сургаал номлохож байна. Тэгээ сургаал номлоо эхлүүлээд нэгэн түүхийг ярьж өгье. Нэгэн гурван найз хамтдаа бяцхан модон байшин барих төсөл эхлүүлжээ. Тэгээд бүхий л байшиндаа хэрэгцээтэй барилгынхаа материалыг бүх зүйлийг бэлдээд жин там болгоод барилгаа эхлүүлэхээр товолж гин. Тэгээд яг маргааш нь барилгаа эхлүүлэх болсон чинь нэг найз нь найзуудаа хүлээж байгаарай. Бидэнд энэ байшинг барихад манай байшингийн маань суурь бас хангалттай тийм сайн биш юм байна гэж хэлэхэд нөгөө нэг найз минь дээ бид аль түрүүн байшингаа барихаар бүх юмаа бэлдчихсэн товолцсон байгаа шүү дээ. Ингэж хугацаа алдах бидэнд хэрэг байна уу да гэхэд нөгөө найз нь бид сайн бодох хэрэгтэй. Сайн суурьтай байшин хийхгүй бол бид гурыг даахгүй байшин маань муу болно шүү дээ гэж хэлж гин. Тэгтэл нөгөө найз нь за тэгвэл бид нэр бас энэ талаар дахиад бодож байгаад байшингаа эхлүүлцгээе гэж нэг найз нь хэлэхэд тэр гурав барилгын байшин барих ажлаа жоо хойшлуулж гин. Тэгээ яг энэ талаар нэг найз нь орой гэртээ очиод аав ээжтэй хэлж гин. Гэтэл ээж нь түүний энэ гаргасан энэ шийдвэрийг сонсоод чи зөв шийдвэр гаргажээ хүүмэн. Байшин барихад байшингийн суурь бол маш сайн байх ёстой. Хэдий ч нэ сайн байна төдий ч нэ байшин бол бат бөх даацтай сайн чанартай байшин болно хүм. Яг үүнтэй адилхан ээж нь ч гэсэн чиний ирээдүйн амьдралд юу хэрхэн сайн болох, чамайг юу идэж уух, бас ямар хүмүүстэй найзалж нөхөрлөх, хэрхэн хаана амьдрах тал дээр ч гэсэн чамд бас зөвлөгөөг өгөх болно. Тэгээ мөн хамгийн гол нь чиний итгэл бишрэл суурь амьдралын чинь бүх зүйлийг шийднэ, тодорхойлж өгнө. Энэ чухал зүйл байдгиймаа гэж тэр хүүд ээж нь энэ захиасыг хэлж гин. Яг тэр цагаас хойш тэр хүү олон зүйл дээр шийдвэр гаргахдаа сонгохдоо маш ухаалгаар тэгээд маш сайн суурьтайгаар сонголт гаргахыг хичээж ажилдаг болсон байна. Тэгээд Бурхан бол бидэнд юу сайн бас юу хэрэгтэй, юу биднийг илүү аз жаргалтай бас илүү сайхан болгодог вэ гэдэг бүх зүйлийг мэдчихэдэг. Тиймээс эзэн Бурхан бидний бие мах бод болон мөн бидний оюун ухааныг бүтээсэн. Мөн бидний биед эдис, бидний биеийн үйл ажиллагаа, мөн бидний бие мах бод гэсэн бүх зүйлийг эзэн надад мөн эрүүл сарвал оюун ухааныг өгсөн учраас энэ бүгнээс харж хахад түүнд итгэх нь, түүнд итгэж найдах нь бидэнд хамааралтай юм аа гэдгийг бас би таавханд хэлмээр байна. Тэгээд нэг хэдэн ишлэлийг та бүхэндээ хуваалцмаар байна. Одоо уншиж байгаа ишлэл маань болохоор Дэд хууль номны 30-20 дугаар ишлэл байна. За энэ дээр юу гэж нэхэр эзэн бурхнаа хайрлан түүний дуу хоолойд дуулууртай байж түүнээс зуурч бай. Тэр нь чиний амьдрал өдөр хоногуудын чинь урт юм аа гэж хэлсэн бол дараагийн унших ишлэл маань сургаалт төгс 3-ын 7-8 дугаар ишлэл байна. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн болоо. Эзнээс имэн ёрын муугаас эргээ. Энэ нь маханд чинь им, ясанд чинь шимт хижээл болох болно гэж хэлсэн байна. Хэрвээ бид эдгээр энгийн зарчмуудыг өөрсдийнхөө итгэлийн амьдралд хэрэгжүүлэх юм бол бид амьдрах хугацаанд өөрсдөө итгэл бишрэл төдийгүй эрүүл мэндийн хувьд ч гэсэн бас эрүүл сарвал урт удаан наслах юм аа. Тэгээ бид хэрхэн хүчрэхэг бас тийм сайн итгэлийн суурийг тавьж болох вэ? Бурхан хүн төрөлхтнийг бас байгаль дэлхийг бүтээсэн бий болгосон. Гэвч харамсалтай нь хүмүүс өөрсдийн гаргасан алдаа сонголтоосоо болоод буруу гаргасан шийдвэрээсээ болоод гим нүгэл дунж мөн Бурханы өмнө дуулуургүй байсан. Гэхдээ Есүс бүх хүн төрөлхтний авралын төлөө, бүх хүн төрөлхтний амьдралын төлөө өөрийгөө золиослсон шийдвэрийг гаргасан. Тэгэд мөн Библийн номон дээр Есүс хэлэхдээ би өөрт нь итгэж найддаг.
хүнд орон байр бэлтгэхээр явнаа. Эргэж ирээ заавал авах болно гэж хэлсэн. Тэр газар ямар ч уй гашуу, өвчин зовлон гэж байхгүй. Тэнд хүмүүс дахиж хизээч гашуудахгүй. Хизээч өвхөл хаагцлыг үзэхгүй. Тийм сайхан гэр оронг, тийм сайхан газрыг бүтээхээр мөн бий болгохоор эзэн Есүс явсан билээ. Тэгээд бид энэ бүх одоо өнгөрсөн Библийн номдэр гарч байгаа түүхүүдийг уншиж судлах юм бол бид үүнийг үзэх юм бол маш олон сонирхолтой бас зүйлүүд гарахаас гадна бас би танд Библийн номын талаарх сонирхолтой хэдэн одоо судалгааг бас хэлж өгье. Библийн ном маань бол манай дэлхийд ирэх хамгийн одоо эртний ном. Тэгээд энэ ном маань 2000 гаруй хэлээр орчуулагдсан. Мөн 1500 жилийн хугацаанд энэ ном нь бичигдсэн. Ингэж бичигдэхдээ өөрөөр цаг хугацаанд амьдарч байсан. Өөрөөр мэдлэг боловсралтай янз бүрийн одоо нийгмийн гарал үүсэлтэй хүмүүс бичижсэн байна. Тэгэхээр энэ номыг бичсэн хүмүүс бол малчин, тариачин, эмч, мөн одоо майхан ойдог төдөөгүй янз бүрийн энэ одоо хүмүүс энэ номыг бичсэн. Гэхдээ энэ ном маань эхлэлээсээ төгсгөл хүртэл бичигдээ хизээч нэг зүйлийг зөвхөн нэгхэн зүйл дээр төвлөрч нэг зүйлийг л илтгэж бас тодорхойлж бичижсэн байгаа. Тэгээ энэ ном маань Библи ном бол өөрөө 100% Бурхны амин амьсгалаар хүнээр дамжигдан бичсэн. Бидэнд ирсэн Бурхны захиа юм а гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. Йоханнес Гутенберг гэдэг хүн маань хамгийн анхны одоо үсгэн үрдэг юм машиныг бүтээсэн. Гэхдээ тэр машиныг бүтээхдээ хамгийн анхны хэвлсэн ном нь бол Библийн ном байсан байгаа. Тэгээ Библийн ном бол нэг юм хавтас олон номны цуглуулга байдаг. Тэгээд бүхэн Библийн номыг унших юм бол олон сонирхолтой түүхийг олж мэдхээс гадна бас дэлхийн одоо түүхээр аялна, мөн дэлхийн эхлэл үеэс ахвал дэлхийн төгсгөл хүртэл юу болох вэ гэдэг энэ олон сонирхолтой зүйлүүдийг унших болно. Хэрвээ магадгүй та ямар яг хаана аль хэсгээс нь уншихаа мэдэхгүй байдаг бол аль хэсгээс нь Библийг хэлүүлэхээ мэдэхгүй байдаг бол би танд бас нэг хэд хэдэн зөвлөгөө өгье. Та Египтээс гарсан номны 2 дугаар бүлгээс эхэлж унших юм бол эндээс нэгэн бяцхан хүү Мосе гэдэг бяцхан хүү хэрхэн улс үндэстний одоо амьдралыг өөрчилж байгаа. Бурхан түүнийг хэрхэн ашиглаж байгаа талаар унших болно. Мөн та цааш нь унших юм бол Даниэл номон дээрээс Даниэл номын ялангуяа 3 дугаар бүлгээс та унших юм бол Бурханд итгэж найцснаасаа болоод хэрхэн авчигдан гадуурхагдаж тэр битээл галтаа халуун зовхонд хаягдсан хэрнээ үхлийг үсгүүгээр төлөнхий ч үнэртгүүгээр зуухнаас гарч ирж байгаа гайхалтай итгэлийн баатар болсон 3 хүний түүхийг та бас олж унших болно. Мөн та Библийн нэгэд Лук номны 19 дугаар бүлгээс унших юм бол нэгэн баян чинэлэг давжаа хүн Есүс Христэд итгэж түүнийг хүлээн авснараа түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж тэр бусдад хэрхэн яаж тусалж байгаа талаар олж унших болно. Хамгийн сонирхолтой зүйл бол Библи номны хамгийн сүүлийн ном болох Илчилт номон дээр гардаг. Түүн дээр бидний түүнд Есүс Христэд итгэж найддаг хүмүүсийн очиж амьдрах газар, тэр ордон шилтгэн, тэр газар ямар байх талаар бичсэн тэр хамгийн сонирхолтой номыг та уншихыг хүсэж байвал Илчилт номыг заавал нээгээрэй гэж би танд хандан хэлмээр байна. Та өдөр бүр залбирдаг уу? Та өдөр бүр Бурхан танд тодорхой цагийг гаргаж түүнд өөрийнхөө сэтгэл зүрхийг нээж ярилцдаг уу? Залбирна гэдэг ер нь тийм хэцүү зүйл байдаг уу? Үгүй, энэ бол маш энгийн зүйл байдаг. Залбирна гэдэг бол та яг л дотны анд найзтайгаа, дотныхоо хүнтэйгээ ярилцаад сайхан сэтгэлээ онгоогоод суудаг шиг яг мөн ингэж залбирх нь танд сэтгэл санааны үнэхээр бас амар амгалан өгдөг ийм гайхалтай сайхан зүйл байдаг. Тэгээ хүмүүс ямар ч үедээ ямар ч нөхцөл байдалд байхдаа залбирдаг. Зарим хүмүүс үнэхээр том асуудалд орсон үедээ тэр асуудлаасаа тайвширлыг авахын тулд Бурхан танд залбирч байгаа. Зарим хүмүүс өөрсдийнх нь ажил үйлс амьдрал үнэхээр бүтэмжтэй сайн яваадаа Бурхан танд залбирч байдаг. Тэгэхээр энэ залбирал гэдэг бол бид нар ямар ч үед хаан ч хийсэн Бурхан бидний залбирдыг сонсч байдаг. Бурхан бас бидэнд өөрийнхөө үгийг залбирлаар дамжуулан хэлдэг. Тэгэхээр Библийн Матай номон дээр Матай номын 6 дугаар бүлгийн 9-13 дугаар ишлэл дээр Есүсийн залбирлын жишээ байдаг. Магадгүй хэн нэгэнд хэрхэн яаж залбирах талаар
мэдэхгүй байгаа бол яаж би бурханд залбирх вэ? Эзэн танд залбирх вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол энэ залбирлыг хараад та уншаад эзэн танд залбирч болно. Дараагийн хуваалцах зүйл нь сүм. Сүм бол бидний бурхны гэр орон гэж Библиэлд ярьдаг. Сүмд бид хамтдаа байх хугацаанд нөхөрлөж, бас хамтдаа магтаж, мөн талархал, өргөл хандваа бурхны өмнө авчирч, мөн одоо дэлхийд даяар болж байгаа адвентист мэдээллийг авахаас гадна олон сайхан гайхалтай бас хүмүүсийн гэрчлэлийг сонсч яадаг. Тиймээс сүмийн амьдралаар амьдрах нь, сүмд явах нь бидний итгэл бишрэлийн амьдралд, бидний эрүүл мэндэд, бидний оюун санааны хувьд маш том өөрчлөлтийг, бас маш том амар амгалан авчирдаг юм аа. Мөн сүмдээ явж одоо Библийг уншиж залбирах, бусдаа нөхөрлөх, бусдаа цаг гаргах, бусдын итгэлийн амьдралд урам зориг өгч, бусдаа хамт явах нь ингэж бид нар байх нь бидний ирээдүйн амьдралынхаа суурийг маш бат бөх, тэгээ маш сайнаар босгон байгуулж байгаа юм явдал юм аа. За тэгээд ахын дүүснэр минь та бүхэн минь тэгээд өөрсдийн ирээдүйн амьдралын итгэл бишрэлийн суурийг бурхан дотор, эзэн дотор маш сайн тавьж бас эхлүүлээрэ гэж бас та бүхэнд хандан хэлмээр байна. Ингээд өнөөдрийн сургаал номлолыг сонссон та бүхэнд маш их баярлалаа. Бурхан та бүгдийг ивэх болтугай.